Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид 1-7 хүртэл тоолж, дүн тоог хэлж сурнаа. Хүүхдүүдээ багшийн анхааралтай сонсоорой. Багш нь одоо та нарт нэгэн сонирхолтой үлгэрийг ярьж өгье. Эртээ урдын цагт энэ дэлхий дээр олон нар мандаж гинэ. Хүүхдүүдээ та нар сайн бодоорой. Хэдэн нар мандсан болоо? Багш нь тэгвэл самбар дээр нарыг байрлуулъя. Миний хүүхдүүд багшгаа дагаад тоолоорой. Нэг нар. Хүүхдүүдээ багшгаа дагаад тоолж гин үү? Багш нь сайн сонсохгүй энэ миний хүүхдүүдээ. Өшөө чанга тоолоорой. 2 нар. Багш нь сайн хэд гэсэн бэ хүүхдүүдээ? Багштайгаа хамтраа тоолъё. 1, 2. 2 нар. Гурван нар. Багштайгаа хамтраа тоолоорой хүүхдүүдээ. Багшийнхаа наасан нарыг анхааралтай ажиглаад нэг нэгээр нь оноож тоолоорой. 4 нар. Таван нар. Багш нь сая хэд гэсэн бэ хүүхдүүдээ? Багштайгаа хамтдаа дахиад тоолж үзье дэх хүүхдүүдээ. 1, 2, 3, 4, 5. Хэд гэсэн бэ хүүхдүүдээ? Багш нь самбар дээр 5 нарыг байрлуулсан байна. Одоо багш нь дахиад нэгийг наая. Хэд болсон бэ хүүхдүүдээ? Багштайгаа хамтарч тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6. Бид нар хамтдаа самбар дээр 6 нарыг байрлуулсан байна. За тэгвэл багш нь дахиад нэг нарыг байрлуулъя. Хэд болсон бэ хүүхдүүдээ? Багштайгаа хамтарч тоолсноо. Тэгвэл дахиад бүгдээрээ самбар дээр хэдэн нар байрлсныг тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7. Хэдэн нар байрлсан бэ хүүхдүүдээ? Та нар багштайгаа хамтарч тоолсноо. Сайн байна. Энэ дэлхий дээр 7 нар мандснаас хойш ус мөрөн ширгэж, ургамал мод хатаж, гадаа их халуун болж гин. Хүн амтан халууцаж, амьдрахын аргагүй болж гинэ. Үүнийг харсан эрхийн мэргэн харваач 7 нарыг нэг нэгээр нь харваж унахаар болж гинэ. Хүүхдүүдээ тэгвэл бүгдээрээ эрхийн мэргэн харваачтай тусалцгаая. Эрхийн мэргэн харваач маань 7 нарыг харваж унгаахын тулд хэдэн ширхэг сум хэрэгтэй вэ? Хүүхдүүдээ багш нь самбар дээр эрхийн мэргэн харваачид сумыг байрлуулж өгье. Та нар багштайгаа хамтраад тоолоорой. 1 сум. 2 сум. Хүүхдүүдээ сайн ажиглаад багштайгаа хамтраад тоолоод яваарай. 3 сум. 4 сум. 5 сум. За хүүхдүүдээ багшийнхаа асуултыг анхааралтай сонсоорой. 7 нарыг харваж унгаахын тулд хэдэн ширхэг сум хэрэг болох вэ? За тэгвэл хүүхдүүдээ 7 нартай багшийн наасан сумны тоо тэнцүү байна уу? Хамтдаа тоолцгоё. 1 сум, 2 сум, 3 сум, 4 сум, 5 сум. Тэгвэл хүүхдүүдээ нар
сум хоёрын аль нь илүү байна вэ? Бас аль нь дутуу байна вэ? За тэгвэл та нар юу гэж бодчих? Хүүхдүүдээ ажиглаад сайн хараарай. Бүгдээрээ ажиглацгаая. За тэгвэл хүүхдүүдээ багш нь нар сум хоёрын тоог тэнцвүүлээд сумаа байрлуулъя. Та нар багшаагаа дагаад тоолоорой. 6 сум, 7 сум. За тэгвэл одоо нар сум хоёр маань тэнцүү тоотой болсныг босно уугүй юу бүгдээрээ шалгацгаая. Тэгэхүү хүүхдүүдээ за багшаагаа дагаад тоолоорой хүүхдүүдээ. 1 2 3 4 5 6 7 нар байна. Одоо тэгвэл бүгдээрээ сумаа тоолцгоё. 1 2 3 4 5 6 7 сум байна. Тэгвэл хүүхдүүдээ нар сум хоёрын маань тоо яг тэнцүү болсон байна. Тийм үү хүүхдүүдээ? За ингээд эрхийн мэргэн харваач маань нараа харвах сумтайгаа боллоо. Одоо тэгэхээр нараа харвая. Эрхийн мэргэн харваач эхний сумаараа 7 дахь нарыг харвлаа. Дараагийн сумаараа 6 дахь нарыг харвлаа. За хүүхдүүдээ самарт хэдэн нар үлдсэн бэ? Бүгдээрээ тоолъё. 1 2 3 4 5 нар үлдсэн байна. Тийм үү хүүхдүүдээ? Тэгвэл эрхийн мэргэн харваачт маань хэдэн сум үлдсэн бэ? Хүүхдүүдээ сайтар ажиглаад тоолоорой. За, эрхийн мэргэн харваач маань дараагийн сумаараа 5 дахь нарыг харвлаа. Хүүхдүүдээ самарт үлдсэн нарыг сумтай тоолоорой. За, эрхийн мэргэн харваач маань дараагийн сумаараа 4 дахь нарыг харвлаа. Дараагийн сумаараа 3 дахь нарыг харвлаа. Хүүхдүүдээ самарт хэдэн нар, хэдэн сум үлдсэн бэ? Сайтар ажиглаарай. За, эрхийн мэргэн харваач маань дараагийн сумаараа 2 дахь нарыг харвлаа. Хүүхдүүдээ дэлхий дээр үлдсэн ганц нарыг эрхийн мэргэн харваач маань харвах гэтэл яасан гэж бодож байна та нар? Хараацаа шүү өмнөр нь нисэн орж сумыг нь халахалжээ. Ингээд эрхийн мэргэн харваач маань сүүлийн нараа хонож чадсангүй. Хараацаа шүү маань эрхийн мэргэний суманд оногдсон сүүл нь 2 салаа болсон юм билээ. Дэлхий дээр үлдсэн сүүлийн ганц нар эрхийн мэргэн харваачаас хайгаад уулын цаагуур нуугдчихж гинэ. Энэ цагаас хойш өдөр шөнө 2 солигддог болсон юм гинлээ. За хүүхдүүдээ та нар гэрийнхээ эргэн тойронд ямар эд зүйлс хичнээн ширхэг байна вэ? Тоолоод гэр бүлийнхэнтэйгээ хамтарч тоглоорой. Таач бас хүүхдийнхээ энэ үлийг дэмжиж хамтдаа тоглоорой.